За сайн байцгаана. За Coco програм дээр ном хэвлэлийн үйлчлэгэнд гарсан мэдээлэл. За тэгээд шинэ номын мэдээний их мэдчлэн олон зүйл дээр тайлан үзэх хэрэгтэй болдог. За Coco програмын хувьд бол тайлан бол эхний удаа бэлтгэхдээ өөрөө SQL кодоор болон эсвэл тайлан бэлтгэх зааврын дагуу бол бэлтгээд нэг удаа хатгалдаг баг. За тэгээд тухайн тайлан бол дараа нь хязгаарч хамаагүй нөхөж үзэхэд тухайн цаг хугацаагаар тайлан мэдээлэлүүд маань гарч ирдэг баг. За энэ удаагийн видео заавраар тайлан бэлдсэн тайланг хэрхэн үзэх вэ гэдэг энэ зааврыг бол оруулъя. За юун түрүүнд тухайн үзэх гэж байгаа мэдээллийнхаа байгууллагынхаа бос програм хангамж руу нэвтэрч орсон байгаа байдлыг бол энд харуулж байна. За энэ дээр бол одоо тайлан үзэх зэс бол энэ report гэсэн байдаг. Report зэс рүү ороод за энд бол тайлантай холбоотой мэдээлэлүүд байна. За grid guide report гэдэг бол шинээр өөрөө зааврын дагуу тайлангуудыг шинээр бэлтгэх юм л холбоос байна. За grid from SQL гэдэг маань онлайнаар эсвэл SQL файл тусламжтайгаар тайлангуудыг шууд бэлтэж явах ийм заавар байна. За тайлангуудыг мэдээж SQL файлыг онлайнаар Coco SQL report гэдэг үгээр хайх юм бол тайлангууд бол олон янзын тайлангууд бол гарч ирнэ. За энэ удаагийн заавраар бол бид өмнө нь бэлтгэсэн байгаа тайланг хэрхэн үзэх вэ гэдэг энэ зааврыг бол харнаа. За тэгэхээр бол яах вэ гэхээр энэ use saved гэдэг командыг бол ашиглая. За одоогоор энд бол бэлтгэсэн тайлангууд бол харагдаж байна. Бүрдүүлэлтийн тайлан, за каталогийн, уншигчийн, үйлчилгээний гэх мэтчлийн тайлангууд бол харагдаж байна. За каталогийн тайлан дотроос жишээ нь одоо хамгийн сүүлд бэлдсэн тайлан бүх номын сангаас номын төрөл анги хэл оноор шүүх. За номын салбар нэгжээс төрөл оноор шүүх. Нэгжүүдийн номын жагсаалт оноор ирэмбэлсэн салбар номын сангаас бүх номын сангаас номын ангиллаар шүүх гэх мэтчлэн ингээд бэлтгэсэн байгаа тайлангууд бол энд харагдаж байна. За дараа нь үйлчилгээний тайлан бол энд харагдаж байна. За үйлчлэн гарсан номын статистик. За нэгжүүдийн үйлчлэнд гарсан номыг ерөнхий ангиллаар хувааж үзүүлэх мэтлэн. За тайлан үзэхдээ яаж үзэх вэ гэхээр за жишээ нь өнгөрсөн сард хамгийн их уншигдсан ном гэх энэ байна. Номын сангаар үйлчлэлээс уншигчид номын сан хугацаагаар шүүж харах гэж энэ байна. За чиний тайланг үзье. Тэгэх юм бол энэ run гэсэн командыг бол ашигладаг байгаа. За чинийдээс бол хугацаагаар шүүж харах нь байна. За чинь номын сангаар үйлчлэлээс уншигчид номын сан хугацаагаар шүүж харах гээд. За сүүлийн 1 жилийн хугацаа гэвэл авч үзье 2021 оны 1-р сарын 1-ээс 21 оны за 6 сарын 1 хүртэл. За эндээс бол нэгжүүдээ сонгох нь байна. За ингээд тухайн үзэгч байгаа номын сан салбар нэгжүүдээ сонгоод run тавьчих бол дарах үйлдэлийг бол үргэлжлүүлнэ. За ингэхээр бол тухайн одоо 1 сарын 1-ээс 6 сарын 1-ний хугацаанд жишээ нь Төв номын сангийн танхимаар ямар уншигчид үйлчлүүлсэн юм бэ? За энэ бол үйлчлүүлсэн он сар өдөр байна. Тухайн уншигчийн картын дугаар, нэр, за код нь байна. Ог байна. За тухайн номтой холбоотой мэдээлэл, баркод, 50 өрийн заалт, тухайн номын гарчиг, за зохиогч гэсэн мэдгээр мэдээллүүд бол гарч байна. Ингээ нийтдээ бол 795 өртөн бол харагдаж байна. За ингээ тайлан мэдээллүүдийг бол ингээд үзчихдэг байж байгаа. За ерөнхийдөө номын сангууд бас би хичээлийн жилийн хугацаанд хичнээн ном уншлаганд гаргасан юм бэ гэдэг мэдээллийг бол ерөнхийдөө авах гээд
үздэг байж байгаа. Жишээ нь одоо томоохон номын сонгуудын хувьд бол номын санчнаар бол тийм мэдээллийг хүсдэг. За тэгэхээр бол энэ мэдээллийг бол арай өөр аргаар бас харж болдог байгаа. За энэ бол яг хөөхлөөр тухайн програмд үйлчилсэн мэдээлсэн файлуудын одоо лог буюу энэ history мэдээллийг бол авч үзье гэсэн байдлаар бол хардаг байж байгаа. За pattern гэсэн команд бол ашиглана. За ингээд ерөнхийдөө pattern командаас юу арах вэ гэхээр тухайн уншигчид үйлчилсэн номын санчийнхаа кодыг харах хэрэгтэй байна. Лог файл үзэх, history файлыг үзэхийн тулд мэдээж тухайн кодоор шүүлтгийдэг байж. Тэгэхээр одоо би энэ номын санчтын үйлчилжгээ үзүүлж байгаа тухайн номын санчийнхаа кодыг эндээс би хааж олох хэрэгтэй байгаа. Тэгэхээр би энэ дээр номын санчтайгаа хаагаад гаргаж ирээд нэг номын санчийг сонгоод тухайн номын санчийнхаа хичээлийн жилийн хугацаанд хэрхэн үйлчилсэн бэ гэдэг статистик мэдээллийг бол харуулъя. За жишээ нь ерөнхийдөө фондын номын санчийг бол эндээс сонгож үзвэл илүү мэдээлэлүүд нь харагдах байгаа. За фондын номын санч маань за энэ харагдчихна. За энэ үйлчилгээний техникийн номын санч байна. За энэ номын санчийнхаа тухайн буруу намар буюу бүртгэлийн дугаарын мэдээллийг бол энд харах байж байгаа. За энэ дугаарын мэдээллийг бид нэр хаана харах вэ гэхээр 14 гэсэн дугаарыг чийжлээд авъя. За энэ дугаарыг бид нэр энэ дугаараар надад шүүлт хийж үзнэ гэсэн үг байхгүй. Тухайн одоо энэ сая Ятганбаяр гэдэг уншигч номын санчийг шүүж үзлээ. Энэ номын санч мань хичээлийн жилийн хугацаанд эсвэл тодорхой хугацаанд ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэдэг хугацааг бол бид нэр харах гэж байна. За жишээ нь одоо 1 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэлх хугацаанд энэ ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэдэг мэдээллийг бол энд харъя. За эндээс бол сонгож үзэж болно. За эсвэл энэ модуль дотроос all буюу бүгдийг сонгож болно. За эсвэл энэ каталогийн үйлчилгээ, эсвэл уншигчтай холбоотой үйлчилгээ, за ном захиалгатай, солилцоотой, үйлчилгээтэй холбоотой гэх мэтчлэн эндээс сонгож болно. За энэ дээр action гэдэг дээр бол яг хөөхлөөр нэмсэн, устгасан, за ямар нэгэн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа үзүүлсэн, за тэгээд уншлаганд гаргасан, буцааж авсан, сонголт хийсэн гэх мэтчлэн ингээд цаашлаад энэ мэдээллүүдийг ингээд уншигч руу мэдээлэл ихээсээ үйлчилгээний мэдээлэл явуулсан, пассворд хэлсэн гэх мэтчлэн маш олон мэдээллүүдийг тус бүрт нь бол харах боломжтой байна. За бид нэр эндээс каталогт уншигчтай холбоотой ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэдэг энэ дэр буцааж авсан, сонголт хийсэн. За ингээд командуудын үйлчилгээтэй холбоотой ингээд төгчүүлээд тухайн энэ номын санчийн маань хувийн одоо хувь номын санчийн мэдээллийг бол энд бол харуулна гэсэн байна. Ямар хамгийн сүүлд ямар үйлчилгээ үзүүлсэн, хэн гэдэг оюутанд үйлчилсэн, хэн гэдэг багшид үйлчилсэн гэх мэтлэн мэдээлэлд маань энд бол гарч ирдэг байж байгаа. За нийтдээ 1074 удаа үйлчилгээ үзүүлсэн байна. За жишээ нь энэ номын санч маань энэ уншигчдад ийм номоор үйлчилгээ үзүүлсэн байна гэж харагдчих. За энд бол ном буцааж авсан, энд уншлаганд гаргасан. За тэгээд сонгосон гэх мэдээлэлүүд бол энд бол харагдана. За жишээ нь эндээс дахиад энэ уншигчтай холбоотой history мэдээллийг эндээс дахиад шүүж үзье. За жишээ нь Бадарч Пүрвсрэн гэдэг уншигчрын мэдээлэл рүү оръё. Ингэж яаж яах вэ гэхээр энэ уншигч маань хичнээн удаа ном авч ийсэн гэдэг history мэдээллийг бол эндээс давхараас харж болохоор байгаа.
Тэгэхээр энэ уншигчтай холбоотой мэдээллийг бол ингээд уншигчийн зэсэн дээр дарж ороод энэ circulation history гэдэг энэ зэс рүү орно. Тэгэхээр за энэ уншигч бол нийтдээ 40 удаа ямар нэгэн ном материалын одоо үйлчилгээ авсан байна. За дэлгэцэнд бол 20-ыг оруулсан байна. 2021 оны хамгийн сүүлд одоо 5 сард авсан байна. За ингээд дараагийн удсанд дараах мэдээлэл. За энэ уншигч маань одоо ийм төрлийн номнуудыг сэтгэл зүйн одоо сэтгэл судлалтай холбоотой, хүүхдийг судлах арга зүйтэй, таны мэдгэн гэх мэтлэн ийм номнуудыг бол авсан байна. Ийм зохиогчтой 50-ын заалттай баркод нь. За нэг удаа сонголт хийсэн байна энэ номын хувьд бол энэ номыг бас мөн хөрвүүлэн сонголт хийж авсан байна. За тэгээд энэ бол үйлчилсэн он сар өдөр болоод буцааж өгсөн он сар өдөр аль номын сангаар үйлчлүүлсэн бэ гэдэг мэдээлэлүүд маань ингээд харагдаж байгаа. Ингээд тайлан мэдээллүүдийн хувьд бол ийм дэлгэрэнгүй тайлан мэдээллүүдийг бол ингээд уншигч, номын санч, за номын сангуудаар нь ингэж хардаг байгаа. За тэгээд report гэдэг тайлан дээр бас энэ нэмэлтийн ард харагдаж байна тийм. Энэ мэдээллүүд бол харилцуулъя. За жишээ нь энэ бол Patreon most check out гэдэг маань хамгийн олон үйлчилгээ авсан уншигчийн мэдээлэл бол энд харуулна. За дараа нь бол хамгийн олон үйлчилгээнд гарсан номын мэдээлэл бол энд харагдаж байна. За ном энэ бол дараагийн нь болохоор эсэргээрээ байна. Үйлчилгээнд гараагүй одоо үйлчилгээ аваагүй уншигчийн мэдээлэл, үйлчилгээнд гараагүй номын мэдээлэл бол ингээд энд бол харагдаж байгаа жишээтэй. Ингээд ийм байдлаар бол ингээд тайлан мэдээллүүдийг бол эндээс харна. За үйлчилгээтэй холбоотой бас тайлан мэдээллүүд бас энэ circulation гэсэн дээр бол өөрөө бас гарч идэг байгаа. Тэгэхээр за жишээ нь энэ дээр бол одоо хугацаанд олсон мэдээлэл, төлбөрт орсон тухай мэдээллүүд бол энд бол харагдаж байна. Одоо жишээ нь үйлчилгээ авсан энэ хугацаанд олсон тухай мэдээллийг орж харахын тулд яах вэ гэхээр ороод харъя. За энэ дээр бол шүүлтүүд явах нь байна. За 6 сарын 1-ээс нэг сарын 1-ээс за ингэж тухайн фильтрүүдийг бол сонгоод бас идэвхжүүлж болно. Тэгэх юм бол илүү дэлгэрэнгүй статистик мэдээлэлүүд гарч ирнэ. За жишээ нь энэ бол 2021 оны 6 сарын 29 хүртэл нийтдээ 129 одоо уншигчийн хугацаанд олсон мэдээллүүд бол харагдаж байна. Энэ хугацаанд үйлчилгээ аваад хугацаанд дууссан уншигчдын мэдээллүүд бол энд гарч ирж байна гэж байна. За тэгээд тухайн уншигч руугаа одоо кликийг дарж ороод давхар уншигчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бас харж боллоо. За амжилт хүсье.